Улаанбаатар хотын авто зам тээврийн цогц тогтолцоог бий болгох зорилгоор дизелийн засаг даргын тамгын газар болон олон улсын сэргээн босгол төвчлийн банк хамтран Улаанбаатар хотын тогтвортой авто зам тээвэр төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд иж бүрэн гудамж замыг барьж байгуулах, нийтийн тээврийн тогтвортой системийг бий болгох, авто зам тээврийн төлөвлөлтийн үр дүнтэй институтын тогтолцоог бүрдүүлэх. Ингэхдээ Дэлхийн банкны байгаль орчин нийгмийн 10 стандартыг мөрддөг болон ажиллана. Иж бүрэн гудамж зам нь зөвхөн автомашин төдийгүй мотор бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох ёстой болон явган зоршигчдод ээлтэй аюулгүй тав тухайг хангасан нийтийн тээврийн хөдөлгөөнийг дэмжсэн байна. Дараах байршлуудад иж бүрэн гудамж замыг шинээр барьж байгуулах, шинжлэн засварлах ажлыг гүйцэтгэх болно. Эдгээр гудамж замууд нь дараах онцлог давуу талуудыг бүрдүүлэхээр төлөвлөгдсөн. Үүнд иж бүрэн гудамж концепц, аюулгүй эдийн системтэй хандлага, зам гудамжны сүлжээний оновчтой ангилал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар зэрэг багтана. Өнөр хорооллын гудамж Сонгон хайрхан дүүрэгт Москва хорооллын уулзуураас өнөр хорооллын гудамж дагуу Саппорогийн уулзуур хүртэлх замыг иж бүрэн гудамж болгон шинжлэн засварлана. Үйлдвэрчний эвлийн гудамж Сонгон хайрхан дүүргийн татварын хэлцээс Содон хорооллын уулзуур Баян хушууны тойрог хүртэлх замыг иж бүрэн гудамж болгон шинжлэн засварлахаар төлөвлөгдсөн. Нарны замын зүүн өрөвтгөл мөн Баянзүрх дүүргийн тойрогоос төмөр замын далан дагуу Улаанбаатар төмөр замын засвар үйлчилгээний төв хүртэл иж бүрэн гудамж замыг шинээр барьж байгуулна. Түнчлэн Сүхбаатар дүүрэгт 100 айлын гүүрнээс хайл ёслолын гүүр хүртэлх Сэлболын баруун эрэг дагуу иж бүрэн гудамж замыг шинээр барь. Ярамгийн шин зам, хаан дүүр, наадамчдын авто замаас Чингис хаан олон улсын нисэх буудлын зам хүртэлх иж бүрэн гудамж замыг шинээр бий болгоно. Улаанхоронгийн өргөтгөлийн зам үүний зэрэгцээ Баянзүрх дүүр, Улаанхоронгийн авто замаас Улаастайн зам хүртэл иж бүрэн гудамж замыг шинээр байгуулахаар тус төлөвлөлт байна. Тээврийн ухаалаг систем, удирдлагын төвийг шинжлэх, замын хөдөлгөөний хяналтын систем болон удирдлагын төвийн хүрээнд тоног төхөөрөмж, техник хангамж, програм хангамжийг шинжилнэ. Авто зогсоолын удирдлагын систем мөн Улаанбаатар хотын авто зогсоолын ухаалаг менежментийн системийг нэвтрүүлэх, жишг зам дагуу болон замаас зайтай авто зогсоолыг барьж байгуулна. Ингэснээр хотын гудамж авто замууд чөлөөлөх тул авто замын төвчрлийг бууруулахад эергээр нөлөөлнө. Нийтийн тээврийн удирдлагын төвийг шинжлэх, үүний зэрэгцээ бодит цагийн мэдээллийг цуглуулан дүн шинжилгээ хийх замаар бүх төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг үр ашигтай удирдан зохион байгуулах, нэгдсэн удирдлага үхий шинжилсэн нийтийн тээврийн удирдлагын төвийг бий болгох хүлээн. Бодлогын бичиг баримт стратегийн судалгаа. Улаанбаатар хотын зам, тээврийн цогц тогтолцоог бий болгох зорилго бүхий урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг боловсруулан батлуулж хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн байна. Та төслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл төслийн вебсайт, Facebook хуудсыг дагаарай.